2014 онд эргээрээ анги хамгаалалтын төрлөөрөө төвшин хамгаалсан байхын үлзийтэй ирээдүйг дэвшүүлж байна. 2013 он Дундгой аймгийн хувьд бас бүтээн байгуулалт өрнсөн сайхан энэ жил болж өнгөрлөө. За Улаанбаатар хотоос Дундгойг холбосон хатуу хвшилттай 104 км зам ашиглалтанд орж Монгол Улсын ерөнхий сайд ирж нээлтэнд оролцсон байгаа. За маань иргэд хөдөлмөрчд маань бас тав дахьтай зарчих тийм нөхцөл болцоогоор хангацсан гэж үзэж байгаа. Хөдөлмөр мачтын маань шаргуу хөдөлмөрөөр мал 5 төр дээр өссөн байна. За өнгөрсөн мөвийн үеийнхээс 200 гаруй мянган толгоогоор мал өсч нийтдээ Дундгой аймаг сая 950 мянган мал урьдчилсан байдлаар тоологдоод байна. За мөн Задгаа театрт их газрын чуулган нэртэй олон улсын уртын дооны уралдаан зохион байгуулагдаж за 8000 орчим хүн оролцсон дүн мэдээтэй байгаа. За мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дундгой аймагт нийтдээ 20 гаруй тэрбум төгрөг тусагдсанаас за энэ гүйцэтгэл нь 7.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. За мөн 90 хонд дамжин хийгдэх ажил барилга байгууламжуулсан байгаа. За 2014 онд бид нар мөн Монгол Улсын шинжилгээний засгийн газраас за тодорхой хэмжээний хөрөнгийг суманд нь аймагт нь олгож байгаа учраас 10.7 тэрбум төгрөг хуваарлагдана. Энэ ажлыг одоо бид нар одоо сайн гүйцэтгэх ёстой. За сумдууд маань бол үндсэндээ 300-аас 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ирэх онуудад бид нар хийх ажлуудаа бол аймгийн иргэдийн төлөөсний хурлаараа батлуулаад одоо ингээд он гарангуут ажлыг эртнээс эхлэх тендер зарлах ажлуудыг бас хийж эхлэх юм байна. За ингээд Дундгой аймгийн нийт иргэд хөдөлмөрчид та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье өрөөж Дундгой аймгийн иргэдийн төлөөсний хурал засаг даргын тамгын газрын нэрийн өмнөөс шинэ жилийн халуун мэндийг хүргэж байна.